Хуульч шууха ус ба төрийн үүслийн талаар танилцуулж байна. Нэгд ус үүсэх, үгүй болох тухай ойлголтыг талаар бодит жишээ аван тайлбарлана. Үүний дараагаар байгалийн захиргаа төр улсын үүсэлд нөлөөлсөн түгээмэл хүчин зүйлийн талаар авч үзнэ. Ус нь төрөө тодорхойлдог, ус ба төр зэрэг үүсдэг, ус ба төрийн үүслийг ялгах боломжгүй юм. Ус ба төрийн үүслийн агуулга нь өргөн утгаар нийгэм хүмүүнлэгийн бүх шинжлэх ухааны ус ба төр анх хэрхэн яаж үүссэн тухай түүхэн эхлэл судлал буюу хизээ ямар учир шалтгаан хүчин зүйлийн нөлөөгөөр анх үүссэн байж болохыг судлана. Энэ нь хэм хэмжээний бус хандлагаар судалж буй хэрэг ба анхдагч асуудал юм. Ус ба төрийн үүслийн агуулга нь явцсан утгаар хууль зүйн шинжлэх ухааны шинээр ус ба төр ус үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл буюу үндэсний хийгээд олон улсын эрх зүйн номлол хэм хэмжээг үндэс болгон судлана. Энэ нь төрийн болон олон улсын нийтийн эрх зүйн ухааны хэм хэмжээний хандлагаар судалж буй хэрэг ба хоёр дахь асуудал болно. Төр улс үгүй болох гэдэг нь улсын шинж болох нутаг дэвсгэр, хүн ам, нийтлэх эрх мэдэл алдагдах тохиолдлыг ойлгоно. Шинээр үүссэн улсыг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой нэр томьёог танилцуулъя. De jure гэдэг нь шинээр үүссэн улсыг бүрэн хэмжээгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөх олон улсын практикийн сонгодог хэлбэр юм. Холбогдох улсуудтай дипломат, консулын болон бусад албан ёсны харилцаа бүрэн хэмжээгээр тогтоох боломж нээгдэнэ. De facto гэдэг нь шинээр үүссэн улсыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх нэгэн хэлбэр юм. Тухайн төрийн оршин тогтнох чадварт эргэлзэж буй тод илрэл буюу de jure хүлээн зөвшөөрөхийн бэлтгэл алхам буюу эцэслэн хүлээн зөвшөөрөлт бус юм. Ad hoc гэдэг нь аливаа улсууд харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх сонирхолгүй боловч ямар нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд төр зуур албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. De jure жишээ танилцуулъя. 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Өмнөд Суданы сонгогчдын дийлэнх олонхонд салан тусгаарлахыг дэмжсэн бүх нийтийн санал асуулгын дараа Суданаас тусгаар тогтнолоо зарласан байдаг. Өмнөд Судан тусгаар тогтнолоо зарласны дараа олон улсын хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн. Тус улсын тусгаар тогтнолыг олон улс de jure албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсөн улсуудын дунд дэлхийн томоохон гүрнүүд Америкийн нэгдсэн улс, Хятад, Орос болон бүс нутгийн хөрш Африкийн орнууд багтсан. De jure хүлээн зөвшөөрснөөр Өмнөд Суданд бусад улстай дипломат харилцаа тогтоох, олон улсын байгууллагад элсэх, хоёр талын гэрээ хэлэлцээрт орох замыг нээж өгсөн билээ. De facto жишээ танилцуулъя. Тайван улсыг олон улс de facto хүлээн зөвшөөрсөн байдаг. 1949 оны Хятадын иргэний дайны дараа бүгд найрамдах Хятад улсын үндсэрхэг үзэлтэй засгийн газар Тайван руу ухарсан бол коммунист нам их газартаа бүгд найрамдах Хятад ард улсыг байгуулсан билээ. Тэр цагаас хойш Тайван их газрын Хятадаас бие даасан байдлаа хадгалан өөрийн засгийн газар, эдийн засаг, цэрэг армитай болсон байдаг. Тайван ихэнх улстай албан ёсны дипломат харилцаагүйч албан бус суугаар гадаад харилцаагаа явуулдаг юм. Ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч хууль тогтоох байгууллага зэрэг төрийн байгууллагуудтай, өөрийн мөнгөн тэмдэгттэй, олон улсын байгууллагуудад ажиглагчийн статустай, дэлхийн эрүүл мэндийн ассамблеэд оролцдог. Олон улс Тайвантай эдийн засаг, соёлын солилцооны албан бус харилцаатай юм. Гэсэн хэдий ч бүрэн эрхт улс гэдгийг de jure хүлээн зөвшөөрөөгүй юм. Ad hoc жишээ танилцуулъя. Косово 2008 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сербиэс тусгаар тогтнолоо зарласан ч дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Тодорхой улс төрийн шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөөгүй. Тухайлбал өөрийн хил доторх салан тусгаарлагчдын хөдөлгөөнд санаа зовнсон улс орнууд байна. Хэдий тийм ч зарим улс төр хугацаагаар албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Тухайлбал тодорхой асуудал хэрэгцээг шийдвэрлэхийн тулд 1990-ад оны сүүлээр Косовогийн дайны үеэр бүс нутагт их тайвныг тогтоохын тулд НАТО цэргийн хүчээр мөргөлдөөнийг зогсоосон байдаг. Дайны дараа нэгдсэн үндэстний байгууллага Косово нэгдсэн үндэстний байгууллагын аюулгүй байдлын зөвлөлийн 1244 тоо тогтоолын дагуу газар нутгийг нь олон улсын төр захиргаанд оруулсан. Түүнчлэн олон улс орн, олон улсын байгууллага тодорхой зорилгоор төр хугацаагаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайлбал Косово нь олон улсын валютын сан болон Дэлхийн банкны гишүүн улс тул санхүүгийн тусламж авах, дэлхийн эдийн засгийн санаачлагуудад оролцох боломжийг олгодог. Түүнчлэн олон улс орн Косовогийн аялын бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг. Мөн Косово олон улсын зарим арга хэмжээнд оролцсон гэдгээр нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Олон улсын эрх зүйд тухайн улсыг хүлээн зөвшөөрөхийн эрх зүйн ач холбогдол, үр дагаврын талаар өөр хоорондоо ялгаатай хоёр онол байна.
Конструктив онолын дагуу бусад улсууд хүлээн зөвшөөрснөөр шинэ улс олон улсын эрх зүйн субъект болдог. Харин декларатив онолын дагуу аливаа улс бий болсон цагаас олон улсын эрх зүйн субъект болдог бөгөөд хүлээн зөвшөөрөх нь бодит байдлыг гагцхүү ёсчлох төдий хэрэг гэж үздэг байна. Конструктив онолын талаар дэлгэрүүлэн тайлбарлаж жишээ татъя. Онолын дагуу олон улсын хамтын нийгэмлэг бусад улсууд шинэ улсын статусыг хүлээн зөвшөөрснөөр улсыг бүрэн эрхт эрх зүйн этгээд гэж үзнэ. Хүлээн зөвшөөрөх нь зайлшгүй шаардлагатай алхам гэж үздэг. Хүлээн зөвшөөрөгдөх хүртэл улс бүрэн оршин тогтнодоггүй байна. Олон улсын эрх зүйд улсууд харилцан хүлээн зөвшөөрснөөр эрх үүрэг давуу эрх бий болно. Улсын жишээ болгон өмнөд Судан улсын талаар тайлбарлая. 2011 онд Суданаас тусгаар тогтнолоо олж авсныхаа дараа олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн улсаар ийссэн. Олон улс орон хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хүрээнд тус улсын эрх зүйн этгээд бүрэн эрхт байдлыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Улс төрийн Манлайлийн жишээ авч тайлбарлавал 2008 онд Сербиэс тусгаар тогтнолоо зарласны дараа Косово улсыг олон улс хүлээн зөвшөөрч тусгаар тогтносон улс болсон юм. Ингэснээр тус улс хууль ёсны олон улсын хамтын нийгэмлэгт оролцох боломжтой болсон байдаг. Декларатив онолын талаар дэлгэрүүлэн тайлбарлаж жишээ татъя. Онолын дагуу бусад улсууд хүлээн зөвшөөрөгдөхөөс үл хамааран улс ба төр оршин тогтнодог гэж үзнэ. Улс нь тодорхой газар нутагтай, байнгын оршин суудаг хүн амтай, засгийн газартай, олон улсын харилцаанд оролцох чадамжтай байх зэрэг олон улсын эрх зүйд заасан төрт ёсны объектив шалгуурыг хангасан тохиолдолд оршин тогтноно. Бусад улсууд хүлээн зөвшөөрөх нь төрт ёсыг бий болгодоггүй. Тухайн улсын эрхийг хүлээн зөвшөөрсөн тунхаглал баталгаажуулдаг үйлдэл гэж үздэг. Хүлээн зөвшөөрөхөөс үүсэх эрх зүйн үр дагавар нь төрт ёсны оршин тогтнолтой холбоотой хоёр дахь үзүүлэлт байна. Улсын жишээ болгон Сомалиландыг танилцуулъя. 1991 онд Сомалиас тусгаар тогтнолоо зарлаж, тусгаар тогтнолын шалгуурыг хангасан ч тусгаар тогтносон улс гэдгийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Өөрийн засгийн газар, институт, газар нутгийг хяндаг, бодит бие даасан улс болж үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөгдөхгүйгээр оршин тогтнох боломжтой гэдгийг харуулж байна. Улс төрийн Манлайлийн жишээ болгон Абхаз, Өмнөд Осетийн эрх баригчдын талаар тайлбарлая. Гүржээс тусгаар тогтнолоо зарласан хоёр бүс нутаг болох Абхаз, Өмнөд Осетийн эрх баригчдыг Орос зэрэг цөөн хэдэн улс тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн боловч олон улсын хамтын нийгэмлэг тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөггүй. Гэсэн хэдий ч эдгээр бүс нутаг нь үйл ажиллагаа явуулж буй засгийн газар нутаг дэвсгэрт хяналт тавьж бие даасан байгууллах хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Улс үүсэх шалтгаан байна. Тухайлбал хэд хэдэн улс нэгдэж нэгэн шинэ улс бий болох. Нэг улс задарч хэд хэдэн улс үүсэх. Нэг улсын бүрэлдэхүүнээс шинэ улс тасран гарах. Чөлөөлөх хөдөлгөөний үр дүнд шинээр улс үүсэх болно. Үүний эсрэгээр улс үгүй болох шалтгаан байна. Тухайлбал байгалийн гамшгаар, гаднын түрэмгийллээр, өөр улсад сайн дураар нэгдснээр, нэгдэл холбоо задарснаар улс үгүй болно. Улс үүссэн жишээ танилцуулъя. Хэд хэдэн улс нэгдэж нэгэн шинэ улс бий болсон жишээ бол Арабын нэгдсэн Эмират улс юм. 1971 оны 12 дугаар сарын 2-ны өдөр бие даасан үйл ажиллагаатай байсан Эмиратуудаас 7 нэгдэж нэг тусгаар улс байгуулсан байдаг. Нэг улс задарч хэд хэдэн улс үүссэн жишээ бол Югослав юм. Зүүн Европт коммунизм задран унсны дараа холбооны бүгд найрамдах Югослав улс үндэстэн хоорондын зөрчилдөөний улмаас задарч Серб, Хорват, Босни ба Герцеговин, Монтенегро, Словен, Хойд Македон зэрэг хэд хэдэн шинэ улсууд бий болсон байдаг. Нэг улсын бүрэлдэхүүнээс шинэ улс тасран гарах жишээ бол Өмнөд Судан юм. Суданы засгийн газартай олон 10 жил үргэлжилсэн иргэний дайн мөргөлдөөний дараа Өмнөд Судан 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр тусгаар тогтнолоо олж авснаар бүгд найрамдах Судан улсаас тусгаарлагдсан шинэ улс бий болсон байдаг. Чөлөөлөх хөдөлгөөний үр дүнд шинээр улс үүссэн жишээ бол Бангладеш юм. 1947 онд энэтхээс хуваагдсны дараа Пакистан улсын нэг хэсэг Зүүн Пакистан гэгддэг байсан. Соёл хэл эдийн засгийн ялгааны улмаас Зүүн Пакистаны Бенгалийн хүн ам тусгаар тогтнохыг ирмэлцэж 1971 онд чөлөөлөх дайны дараа Бангладеш тусгаар тогтносон улс болсон байдаг. Улс үгүй болсон жишээ танилцуулъя. Байгалийн гамшгаар үгүй болсон улсын жишээ бол Вануату юм.
Вануатунд бүрмөсөн үгүй болоогүй ч далайн түвшин нэмэгдэх, хар салхи үүсэх байгалийн гамшигын улмаас тус улсын хэд хэдэн жижиг арлууд живж хүн амьдрах боломжгүй болсон. Хүн амыг нүүсгэн шилжүүлж зарим арлуудыг газрын зураг дээрх тэмдэглэлээс хассан байдаг. Гадны түрэмгийлсээр үгүй болсон улс бол төвөд юм. Төвөд нь түүхэндээ тусгаар тогтносон улс байсан. 1950 онд Хятад довтолж төвөд эзлэгдэж өөртөө засах эрхээ алдсан. Далай лам тэргүүтээ цүлэгдсэн засгийн газар төвөдийг эзлэгдсэн орон гэж мэдэгддэг. Төвөдийн соёл улс төрийн өвөрмөц байдлыг Хятадын засгийн газар дарангуйсан байдаг. Өөр улсад сайн дураар нэгдснээр үгүй болсон улсын жишээ бол Зүүн Герман юм. Зүүн Герман 1990 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баруун Германтай сайн дурын үндсэн дахин нэгдснээр тусгаар улс байхаа байсан. Хүйтэн дайн дууссаны дараа Берлиний ханыг нурааж 2 Герман нэгдсэн байдаг. Нэгдэл холбоо задарснаар үгүй болсон улсын жишээ бол Чехословак юм. 1993 оны 1-р сарын 1-ний өдөр Чехословакийн холбоо 50 замаар татан буугдсаны дараа тусгаар тогтносон Чех ба Словак 2 улс бий болсон байдаг. Агуулгын дагуу байгалийн захиргааны талаар танилцуулъя. Төр улс оршин байсан эсэх талаар үзэл хандлагыг авч үзье. Төр хэмээх үзэгдэл хүн нийгмийн хөгжлийн тодорхой шатанд анхны улс үндэстэн бүрэлдэхтэй хамт янз бүрийн хүчин зүйлийн нөлөөнд ор харилцан адилгүй цаг хугацаанд анх үүсэж хөгжсөн. Түүнчлэн хүн төрөлхтний түүхэнд төргүй үе байсан гэж үзэх нь дэлхийн болон хүний үүслийн түүхийн тухай өнөөгийн үзэл баримтлал юм. Харин хүмүүс үргэлж төртэй байгаагүй гэдэг анархист үзэл болон төр угаас байсан. Хүний оршихуйн баталгаа, төрөлх зүйл гэсэн үзэл баримтлал бүхий нийгмийн гэрээний онол нь төр улс оршин байсан эсэх талаар үзэл хандлага юм. Захирах ёсны хөгжлийн 3 түүхэн үе байжээ. 1. Байгалийн захиргаа, 2. удирдагчийн захиргаа, 3. нийтийн захиргаа. Байгалийн захиргааны үед хүмүүс онож цогсон нутаг дэвсгэргүй, байгалийн бэлэн баялагийг зөвхөн хэрэглэдэг байжээ. Удирдагчийн захиргааны үед амьдах, өөрсдийгөө хамгаалах хэрэгцээний үүднээс ахлагчийн захиргаатай байсан ба захирах үүргийг тусгай хүмүүс эрхлэхгүй. Байгалаас заяасан авьяас, бэр чадал, эр зориг, нэр хүнд бүхий ахлагч удирдна. Энэ үед ахлагчийг сонгох, солих ёсч байжээ. Гол нь хувийн өмч боолчлох гэсэн үгүйд бол амьдрал, хөдөлмөр, эзэмшил, хэрэглээ бараг бүх юм хамтын байсан. Байгалийн захиргаанаас хожим хэрэглэгчийн эдийн засаг үүссэн байдаг. Их мөсдөлгийн үеийн шат үйл явц хүмүүсийн бодгаал хөгжлийг байгалийн шалгарлын хуулиар түргэсгсэн. Тиймээс хожим үйлдвэрлэгч эдийн засаг үүсэх нөхцөл бүрэлдсэн байдаг. Нөгөө талаас төр улсын үүсэл хөгжлийг геологийн үетэй холбон тайлбарлаж болно. 12 сая жилийн тэртээ дэлхийн халуун уур амьсгалын дараа мөсдөлгийн үе эхэлж дэлхийн ургамал амьтны аймгийн санд ирс өөрчлөлт гарч амьдралын хэв шинжийг үндсээр нь өөрчилсөн. Homo habilis буюу чадварлаг хүн байжээ. Харин 2.5 сая жилийн тэртээ Homo erectus буюу хөл дээрээ явагч хүн дэлхий дээр амьдардаг байжээ. 350-аас 200 мянган жилийн тэртээ Homo sapiens буюу оюунлаг хүн мод чулуун зэвсэг хийх, анагнах, хувцаскал ашиглах болж улмаар газар боловсруулах, амтан гэршүүлэх, орон байр барих зэргээр иргэншлийн элементийг аажмаар бий болгож үйлдвэрлэгч эдийн засагт шилжсэн байдаг. Хүний амьдрах нөхцөл дэшилж, хүн амын бөөгнөрс зөөршилбүү болж, хүн амын өсөлт нэмэгдэж, хөдөлмөрийн хуваар нарийсч, бүтээмж өсч, баялагын хуримтлал, ашиг сонирхлын ялгаа бий болж, өмч хөрөнгө бий болохын зэрэгцээ. Хүний оюун санааны хөгжилд мөн гүнзгий өөрчлөлт гарсан. Өөрийн хувийн эзэмшлийн эд баялагтай болох гэсэн хүсэл эрмэлзэл хүмүүст төрж эхэлсэн. Улс төрийн нийтлэг буюу төр улс үүсэх үрдэж нөхцөл болсон. Нөгөө талаас байгалийн удирдагчийн нийтийн захиргааг дамжин хүн төрөлхтөн төр улстай болсон байна. Төр улсын үүсэл хүний төрөлх мөн чанартай салшгүй холбоотой гэсэн санааг дэлгэрүүлэн тайлбарлая. Байгалийн захиргааны үед улс төрийн нийтлэг бий болохоос өмнөх амьтны төрөлх харан шин, зүн бэлэгт тулгуурласан цусан төрлийн холбоо бүхий овгийн зохион байгуулалт байжээ. Гоббс Левиафан зохиолдоо үр ашиг нь тодорхой биш учраа үйлдвэрлэл үгүй, газрыг боловсруулдаггүй, далай тэнгисээр аялах арга, ухааныг олоогүй, барилга байгууламж, хот суурин, хөгжил цэцэглэл, дэлхийн тухай мэдлэг үгүй, цаг барьдаггүй. Хамгийн аимшигтай нь мөнхийн дайсагнал, айдас хүйдэс, хүний амьдрал ядуу, ой гутан байсан гэж дүрсэлсэн байдаг. Эртний энэтхэгийн шустрын сэтгэгчид хүмүүс байгалаас заяхтаа л шунал тачаал бүхий хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг бөгөөд хэрэг тэднийг зөнгөөр нь орхидог юмаа гэхэд том нь багыгаа идэж байдаг загсны сэтгэлгээ ноёсон ертөнц болж хуурна гэжээ. Төр улсын үүсэл хүний төрөлх мөн чанартай холбоогүй гэсэн анархистуудын үзэл баримтлалыг тайлбарлая. Байгалийн захиргаанд байх үед хувиа бодогч бодгайлуудын дунд ч хамтын ажиллагаа байдаг гэж үздэг. Амьд амьтан түүний дотор хүн ч гэсэн угаасаа бие биедээ харилцан туслах шинжтэй. Хүн төрөлхөөсөө сайн болно гэж үздэг.
Хүн төрөлхтөнд эрх чөлөө, тэгш эрх, тэдний амьдрал дахь ээлдэг зан харьцаа байхад хуульд төр засаг хэрэггүй. Төргүй үед горим журмаар байгалийн захиргааны дутагдлыг засна гэж үздэг. Төргүй байна гэдэг бол хувь хүний зан төрх, төлөв байдлыг хянах ямар ч хяналтгүй байна гэсэн үг биш. Нийгэм хамт олонний санаа бодлыг харгалзах элдв зүй яриа. Өөрийн нэр хүндийг унахаас айх зэрэг нь хүний зан үйлийг зохицуулдаг байна. Төр улсын үүсэлд нөлөөлсөн түгээмэл хүчин зүйлийн талаар танилцуулъя. Экологийн хүчин зүйл. Экологийн хямрал буюу их мөсдөлгийн улмаас байгальд цаг уурын эрс өөрчлөлт хүний хөгжлийн хувьсгалд хүчтэй нөлөөлж, хэрэглэгч эдийн засгаас үйлдвэрлэгч эдийн засагт шилжих нөхцөлийг түргэгдэж, байгаль цаг агарын таатай орчинд хүн ам суурьших, газар тариалан эрхлэх, амтан гэршүүлэх, эд юмсыг хуваарлах бодит хүчин зүйл болсон. Хүн ам зүүн хүчин зүйл. Гадаад дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр хүмүүсийн бөөгнөрөлт суурьшил бий болсон, газар нутгийг эзэрхэх, угсаатны нийтлэг бүрэлдэх, улмаар улсын салшгүй шинж хүн ам бий болох нөхцөлийг бүрдүүлсэн. Нийгэм, эдийн засгийн хүчин зүйл. Хөдөлмөрийн хуваар, баялагын хуримтлалд дулдуудсан нийгмийн социал бүтцийн өөрчлөлт нь нийгэм улс төрийн нийтлийн үйл явцыг ихсүүлж, үндэстэн бүрэлдэх үндэс суурийг тавьсан. Антропологийн хүчин зүйл. Аристотель, хүн улс төрийн амьтан учир захирах, захирагдах харилцаанд зайлшгүй байх, хамтран амьдрах төрөлх чанар нь удирдагчийн захиргааг төрүүлж, энэ нь удирдлага, зохион байгуулалтын бюрократ бүтцийг аажмаар бий болгосон гэжээ. Хуульд шууха, улс ба төрийн үүслийн талаар танилцууллаа. Хуульд шуухатай хамт төрийн онол судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.